За алийг авах юм. Энэ бол ийм энэ үнийг хэлээ. Үнийг хэлэх үуч. Манай нөгөө эрхлэгчийн өрөөн дээр ашигладаг шиг хөрөмж. Энэ жигнэсээ зохиод ингэ байсан шүү дээ. Өнөөдөр халуунаг би яг чиний сайн хамтрагч мөн үү? За өглөөний мэнд үзэгчтэй Morning Vibe өглөө хөтөлбөрийнхөө шинэхэн дугаарыг бид хоёр хүргэхэд бэлэн болоод байна. За өнөөдөр студидтэй биш гадуур бас зочлон явж байна. Үзэгчтэй амлснараа одоо тэгээ уран цаг ирж байна. Бид хоёр одоо тэгээ шинэ содон газруудад очиж гоё мэдрэмжийг аваад тэр мэдрэмжийг үзэгч та бүхэндээ хуваалцах болно гэсэн. Өнөөдрөөс гоё мэдрэмжийг бас мэдрэхээр ирсэн байна. Улаанбаатар хотод маань маш сонирхолтой үйл ажиллагаа явуулж байгаа газруудаар бид бүхэн бас зочлоо очдог уламжилтай. Тэгээ уран талааны цаг ирсэнтэй холбогдуулаад бас нэгэн гоё сонирхолтой газрыг зорж ирлээ. За энэ газар ямар газар гэдгийг манай үзэгчдэд гоё тайлбарлаад өгөөч. За энэ бол мэдээж Muffin board game гэсэн мэт. Юу гэсэн мэлээ? Ер нь хөлөг тоглоомын тэгээ ийм карттай, хөлөг тоглоомуудтай ийм сонирхолтой залуучууд ерөнхийдөө чөлөө цагаа тий гоё зүг болсон өнгөрөөж болохоор ийм гоё газар. Миний мэддэг бол одоо энэ Ууна гэдэг энэ тоглоом байна. 108 шиг мөртлөө бас арай сонирхолтой. 108 шиг ингээд бид нэр ингээл дараалал хүзэр гарч. Энэ болохоор ингээд чиглэлээ өөрчилж мөрчиж болдог. Ингээс тойрж явснаа буцаа ийшээ тойрж мөрч карта дагаад явдаг. Тэгээ өнгөөр нь ядгаад. Карттай тоглоомнууд тийм сонирхолтой. 108-ийн одоо юуко жинхэнэ 100% боловсруулсан хөлбөр нь ааха. Чиний тоглож үзчихсэн юм шүү дээ тий. За тэгээ board game буюу одоо хөлөг тоглоомын кафе байгаа. Тэгээд энэ кафе маань бол ерөнхийдөө Японд бас их байдаг гэж би сонсч ирсэн. Slongs-таас бас иймэрхүү төрлийн кафе олноор байдгаа гэж сонсч ирсэн. Тэгвэл Монголд бол хамгийн анхны Muffin хөлөг тоглоомын газар бид хоёр ирсэн байгаа. Ингээд хамтдаа үйл ажиллагаатай танилццгаая. Нэвтрүүлгийнхаа зочны цагийн ярилцлагыг хүргэхэд бэлэн болоод байна. За өнөөдөр бид хоёр бол зочноо зорин ирсэн байгаа. За тэгээд өнөөдрийн маань зорин ирсэн зочин бол Muffin хөлөг тоглоомын газрын үүсгэн байгуулагч Сугармаа. Өглөөний мэнд хүргэе танд. Өглөөний мэнд. Маш сонирхолтой газрыг үүсгэн байгуулсан байна. Тэгээд бид хоёрын хувьд анх удаа ирэхэд л гоё юм уур амьсгал мэдрэгдэж байна. Тэгэхээр манай үзэгчдэд бас тий хөлөг тоглоомын газар гэдэг энэ сонирхолтой бас бизнесээ танилцуулахгүй. За би Солонгос улсаас сурч хөдөлмөрлөж байсан. Тэгээд тэндээсээ ер нь бол энэ бизнесийн санааг олсон байгаа. За Солонгос улсад болохоор энэ board game гэдэг юу маань бол нэлээд хөгжсөн. За тэгээд хамгийн гол нь энэ маань нэлээд ач холбогдолтой байгаа учраас засгийн газраас нь ч гэсэн нэлээд дэмждэг ийм бизнес байгаа. Тэгээд тэндээс санаа авч одоо үүсгэн байгуулсан газраа. Үүсгэн байгуулагдаад хэр удаж байгаа вэ? За манайх бол нэг удааг 4 сар орчим болж байна. Тийм үйл ажиллагаа явуулаад 4 сар орчим болж байна. Манай хүүхд залуучдыг хэр үйлчлүүлж байна? За хүүхэд залуучууд эхлээд болохоор нөгөө бас ач холбогдлын сайн мэдэхгүй байх шүү гэсэн. Манайд одоо энэ board game гэдэг юмний соёл гэхүү одоохондоо яг мэдэгдээгүй байж хагаад сүүлийн үед бол бас нэлээ хүмүүс орж ирж байгаа. Тэгээ хүүхд залуучуудын хувьд бол яг нэг орж ирчээд бол айгүй дуртай байна. Хөлөгт тоглоом, board тоглоом гингүү чи бид нар нөгөө юу төсөөлөд байна л да нөгөө ингээл зам дээгүүр ингээл те даалгавар гүйцэтгэдэг гээл тоогоороо шоогоороо ингээл ахаал явдаг тэр төрлийн тоглоомудаар төсөөлж байна. Тэгсэн чинь энд бол бүр ингээд маш орлон төрлийн сонголттой байд юм биш үү те? Тийм, ер нь бол нөгөө board game гэхээр юм boardтэй байна гэж хүмүүс ер нь бодоод байгаа. Гэтэ нөгөө картын тоглоомуудыг ч гэсэн board game-ийн ангилалд оруулаад байгаа хгүй. Тэгэхээр тоглоомын төрөл маань бол янз бүрээр байгаа. Одоо нөгөө яг Солонгос улсын хувьд бол бас ингээд бүр төрөлжүүлсэн одоо боловсролын одоо тий educational game ч гэж байд юм уу ингээд бүх төрлүүдээрээ байдаг. За миний хувьд болохоор ингээд тэндээс санаа аваад хэдэн төрлүүдийг оруулж ирсэн. Картын тоглоомууд байгаа, бас юм боорттой тоглоомууд байна. Эсвэл ийм одоо энэ тийм даалгавар биелүүлдэг тийм янз бүрийн тоглоомууд байгаа л да. Энэ маш их сонирхолтой юм л нөгөө хоорондоо нөгөө өрсөлдөж байгаа хүмүүс чинь маш их догдолтой байгаа шүү дээ. Тэрэн дээрээ анхаарлаа төвлөрүүлээд гастер даалгавраа ингээд хийх ч юм уу гэхээр бас хүүхдийн ур чадрыг маш сайн хөгжүүлэх, IQ хөгжүүлэх тоглоомнуудаараа даваа байгаа хтэй. Тийм тийм ер нь бол тийм одоо нөгөө нэг бид нар ч одоо хүсэн үсээгүй л одоо айгуу дэлгэсний хамааралтай болчиход шүү дээ тий. Нэг маань тэгэхээр яг тэнд бол хамгийн том ач холбогдол гэвэл ерөөсөө яг тэн дээр байгаа. Дэлгэснээс хол тий найз нөхдүүдээрээ цуглаад одоо амьд харилцааг үүсгээд тоглох юм тоглоом байна. Тэрэн дээр нэмээд бол бас
бас энэ чинь энэ тоглоом маань өөрөө ингээд одоо энэ тоглоомнуудад цээжлэх ч юм уу тий ой тогтоол сайжруулдаг IQ одоо хөгжүүлэн танин мэдхийн бас тоглоомнууд юунууд байна л да. Тэгэхээр тэрүүгээр бас ач холбогдолтой байгаа. Тэгэхээр нөгөө хүүхэд бол угаасаа тоглоом нь дуртай тий. Тоглоом нь ямар хэлбэрээр байх вэ гэдэг сонголтыг бид нөр өгөхөөс биш. Одоо уцаараа тоглох юм уу, таблетээр тоглох юм уу, амьд харилцаа үүсгэж тоглох юм уу гэдэг тий. Тэгээ бидний хүүхдүүд ч одоо ингээд амьд харилцаа үүсгэж тоглох орчин нөхцөл тун ховор байна. Тэгээ энэ үед бол маш сонирхолтой бизнесийг, тэгээ ач холбогдолтой бизнесийг эхлүүлсэн байна гэж харагдчихэв. Харин тийм ер нь бол ингээд харахад залуучууд одоо яг нөгөө цуглаа залуучууд одоо чөлөө цагаа өнгөрөх гэх юм уу тийм газар бол манад бас тийм их бол харагдахгүй юм л да. Тэгэхээр яг тэр орчныг л миний хувьд бол бүрдүүлэхийг зорж байгаа. Тийм тэгэхээр энэ газар ирээд яг тийм эрүүл гэх үү те ийм харилцаан дотор хамгийн гол 8 харилцаа үрцэн тоглоомоор дамжуулж яг ингээд бие бинийгээ таньж мэдэх ч юм уу те олон ач холбогдолтой учраас яг тэр орчныг бүрдүүлэх одоо юу Монгол бас ингээд харьцангуй бага гэж харсан учраас яасан байгаа. Энэ тоглоом гэхээр бид нар чинь нөгөө зааланд тоглох боломж шүү дээ. Зааланд тоглох. Тэгээ гэртэл нэг хүзэл тоглох шүү дээ. Тэгээ хүзэл чинь жоохон сонирхолтой шүү дээ. Яг нөгөө нэг ингээл нэг ноён хат ингээл яг байдаг юмнууд тэгэл жоохон сонирхолтой шүү. Энд чинь болохоор өнгөөрөө IQ шаардсан, даалгавар шаардсан, дүрм жомтой бүгд өөр дүрм. Энэ минь гэх чинь айгүй сонин те шал өөр эрдэнэс аваад жом хөдөлж аваад баг бизнесийн эндээс баг бизнес санаач хөгжүүлэх юм уу, мал аж ахуй хөгжүүлэх юм. Эндээс баг бизнесийн ч юм уу те тэр хөвгт ур чадвараас хөгжиж магадгүй байна. Харин тий. Одоо нөгөө нэг манайхны болохоор нөгөө Монгол одоо board game гэдээ ярих юм бол нөгөө саятан тэрбумтан энэ төрлийн тоглоомод байгаа шүү дээ тий. Тэрнтэй адилхан одоо тэр чинь нөгөө Monopoly гэдэг тоглоомоос ер нь санаа авсан. Тэгээд тэр тоглоом ч гэсэн яг нөгөө хүүхдүүдээ бол ер нь нэг тэр тоглоомыг багаас нь тоглоулаа, бизнес дэлхийн зураг нь энэ төр гэж аам л да нөгөө газар мазар худалдаж авдаг, хоорондоо наймаалцдаг ч юм уу тий. Тиймэрхүү ер нь бол тоглоом болгон маань янз бүрийн л яг өөр өөрсдийн зориулсан одоо ач холбогдолтой. Зарим нь зүгээр ийм парти геймнүүд гэж байгаа. Зүгээр ингэж хөгжилдөх фаны тоглоом гүйцэтгэх тийм даалгавар гүйцэтгэх нь бие нэгээ хүүхдүүд юм чи шийтгэн чи тийм үү тий. Тийм маягаар янз бүрийн тоглоомууд байгаа. Одоо энэ чи одоо хүүхдүүд хоорондоо шуугилдаад байна шүү дээ. Бараг би чи аль би наашаа жаашаа гэл тэгэхээр одоо маш хөвгөлтэй байх шиг. Харин тийм. Ер нь бол хүүхдүүд маань өөрсдөө ер нь бол ингээд яг юугийн тоглоомын ингээд тайлбарлаад юм уу. Ер нь бол чиглүүлээд өгчөөр өөрсдөө аягүй тоглоом гэдэг маань өөрөө ингээд таньж мэдэх аягүй ач холбогдолтой шүү дээ. Би нэг аль нь олон талын ач холбогдолтой учраас хүүхдүүд өөрсдөө аягүй ингээд өчрөөд гэхөө. Тийм аягүй аз жаргалтай эндээс гардаг тийм газар. Тоглоомын нэр төрлөд маш олон харагдчихсэн тий. Энд бол жишээ олгоод хид авчирсан байна. Ер нь хідэн нэр төрлийн тоглоомуудаа сонголт хийж болох байна. Манай хувьд бол ер нь манай дээр нэг 20-30-аад төрлийн тоглоом байгаа. За тэгээд яг тоглоомынхаа хувьд бол өөрсдөө сонголтоо хийгээд тоглолчихно. За тоглоомын мэдгүй тоглоомын заагаад өгнө. Манайд бол нэг 30-аад төрлийн нэг 70-80 тоглоом байна гэсэн үг. 30 төрлийн 70. Тэгээд дотроо одоо тавцсан байлаа тий. Худалдаж авч болохоор бас байх шүү. Тийм худалдаж авах байх болохоор байгаа. Тэгэхээр мэдээж энд ирээд янз бүрийн тоглоом тоглож үзээд гэр орондоо найз нөхдөөрөө энэ тэнд бас тий тоглох боломжтой. Одоо нөгөө 100 мөн хөдөө мөдөө явахдаа тоглоё гэж бас хүмүүс айгүй их манахаас бас тоглоом авдаг л да. Тоглож аваад авъя гэж явдаг хүмүүс байгаа. Тэгэхээр чинь бас маш гоё одоо тий цагийг хөгжилтэй өнгөрүүлэх арга хэрэгслээ нэмнэ гэсэн үг байна шүү дээ тий. Тэгээд ер нь ингээд 6 өрөөнд үйлчилгээ хийж ах шиг байна тий. Тийм манай хувьд бол 6 өрөөтэй. Тэгээд нэг ийм том одоо тий ахимтай. Тэндээ бол яг 10-аас дээш хүн орох боломжтой. Тэгээд төрсөн өдөр бас арга хэмжээ зэг арга хэмжээний зохион байгуулалт төрсөн өдрөө тэмдэглэнгээ тоглоом тоглолдог тий. Ийм бол байна. Та Солонгосоос бас яг энэ санаагаа олж харж исэн гэж хэлж штэ. Тэгээ яг ийм кафенууд ерөнхийдөө байдаг гэсэн үг үү те? Тийм, Солонгосын хувьд болохоор энэ маань бүр нэлээд хөгжсөн байгаа даа. За тэгээд нөгөө хүүхд залуучуудыг дэмжих хууль гэж байд юм билэ. Яг тэрүүгээрээ ингээд яг энэ юуг нь хамгаалаад явдаг. За тэгээд нөгөө нэг хүүхд залуучууд руу хандсан учраас нөгөө кафенууд гэж байгаа. Ер нь board game cafe гэж яваа да. Тэгээд тэндээ болохоор нөгөө алкогольны төрөл ч юм уу тиймэрхүү зүйл зардаггүй. Тэгээд ингээд яг хүүхдийн чөлөө цагийг зориултай юм аа. За Солонгосын хувьд бол мэдээж бүр ингээд тогтчл мөгчлөлтэй амар сайн байгаа л да. Яг ингээд өрөөнүүд гаргасан бүх хоол унд бас гардаг. Яг тэрний хувьд бол одоо board game кафений соёл гэдэг юм бол айгу ингээд томор хөгжсөн байгаа хгүй. Тэгэхээр манад бол яг дөнгөж орж ирж байгаа хүмүүс бас сайн мэдэхгүй юм бол байгаа. Тэгээ миний хувьд зорилго бол яг энэ газрыг ингээд олон салбартаа олгоод олон ийм board game cafe гэдэг одоо тийм соёлыг ингээд дэлгэрүүлэх юм зорилготой бол байгаа. Та анх энэ бизнесээ ингээд эхлүүлэхдээ те маркетингач гэдэг юм уу гадагшаа танилцуулах үйл ажиллагаагаа яаж хийж ив? Тэр үед бас хүүхдүүд, залуучууд бас яаж хүлээж авч ирсэн бэ?
За миний хувьд бол бас нөгөө анхны хувийн бизнес л дээ. Тийм болохоор бас их жоохон туршлагагүй. Эхний нэг юм 2 сармаар бол сар гарan маран бол зүгээр ингээд ирээл сууж идэг. Тиймэрхүү бас байдалтай байсан. За тэгэл нөгөө найз нөхөд танил ингээд энэ маань нөгөө тоглоомын газар учраас ингээд ирсэн хүмүүс маань бас их дуртай байгаа нэ. За тэгээд миний хувьд бол тийм нэг амар спешиал одоо маркетинг бол бас сайн хийгээгүй. Тэгээ хүүхдүүд маань өөрсдөө аягүй сайн маркетингийн юу болж өгч байгаа байхгүй. Ирээд өөрсдөө нөгөө гой бичлэг хийн, нөгөөдүүлээ аягүй би юундээ шеэрлдэг те. Тэрнээс мэдээд ирлээ, энэс мэдээд ирлээ гэд. Тэгээд бас би бол харахтаа аягүй тийм ийм орчин аягүй хүүхдүүд маань дутж исэн юм байна гэж харж байгаа. Хүүхдүүд маань аягүй дуртай те. Ирээд сүүлийн үед одоо манайх ч юм баг ийм өрөөгөө болсон. Цаг маг ингэж авдаг иймэрхүү байдалтай байгаа. Хүүхдүүд тийм миний хувьд бол нөгөө хүүхдүүд маань өөрсдөө л маркетинг л болж байгаа шиг байна тий. Энэ хэд орчим насны хүүхдүүд байна? За насны хувьд бол ер нь бол 14-өөс дээш насны хүүхдүүд харагдаад байгаа. За нөгөө тэрнээс доошоо гэхээр уг нь бол борд геймний хувьд бол ер нь 8-аас дээш насны хүүхдүүд тоглох боломжтой. Гэтэл одоо нөгөө тэрнээс доош насны хүүхдүүд өөрсдөө яг ирээд тоглох боломж байхгүй. Эцэг ихэн дагуулад явах боломж байхгүй байх шиг байна тий. Тэгээ яг 14-өөс дээш насны за нэг 30 нас хүртэл 27, 8, 30 нас хүртэл ер нь бол тиймэрхүү насны залуучууд яг залуучууд үйлчлүүлж байна. Манай ихэлж. Тэгээд өрөөндөө болол одоо орж тоглоод бага хуваарлах гэдэг юм. Тэр зохион байгуулалтаа бол дотроо өөрсдөө хийжиж болно. Хоёулаа ирээд тоглолцож болно. Дөрвөлээ тавлаа гэдэг ингээд явчих болох юм билээ те. Тий. Тоглоомнуудын хувьд болохоор нөгөө хэдэн хүн тоглох юм. Одоо тоглоомнууд нь ерөөсөө бүгд байгаа юм. Тэгэхээр нэг 2 хүний тоглоом гэвэл 2 хүнийхээ тоглоомыг аваад тоглож байгаа гэсэн үг тийм. Ер нь бол хэдэн хүн орох юм. Хүүхдүүд тоглоомн дээр яг нөгөө хүнийхэн тоо байгаа учраас тэрүүгээр аваад өөрсдөө ер нь тэгэл тоглож байна. Одоо манай тоглоомын төв хамгийн тийм бэст болсон тоглоом байна. Хүмүүс ерөөхдөө байнга л ирээл ингээл энэ тоглоомд гоё гэл тоглодог. За эхний ээлжинд болохоор яг нэг номер гэх юм бол яг нөгөө одоо энд байгаа энэ тоглоом. Тийм маань нөгөө нэг айгүй амархан хэрнээ айгүй тийм хөгжилтэй фаны. За тэгээд бүх насны хүмүүс тоглох боломжтой. Тэгээ хурд шаарддаг учраас энэ маань удаан тоглохгүй ч гэсэн яг энийг аваад бол эхлээд ингээд айгүй тоглолдог. Айгүй дуртай. Бараг тийм энд бол тийм айгүй дургүй хүн бол ерөөсөө байхгүй. Тийм. За тоглоомн дээр чи хүний жинхэнэ зан ааш танигддаг гэдэг байгаа шүү дээ. За энэ тоглоомыг тоглоод дөрмийн танилцуулж тий. За тэгээд за энэ тоглоомын хувьд болохоор энэ ч гэсэн солонгостой бас нэлээд юу яадаг. Бест селлер тоглоом. Бест селлер тоглодог. За нэг хүн маань ийм 5 өнгийн одоо аяг гэх үү тий. За энэ 5 өнгийн аяг сонгоод за эндээсээ ийм картнууд байгаа. За картн дээрээ картныхаа өнгийн дагуул энийгээ хийчин. За тэгээд маш хамгийн гол нь тийм за маш хурдан хийх шаардлагатай. Хамгийн гол нь хурд шаардж байгаа. Тэгэхээр хүн чинь нөгөө хараагаараа нөгөө өнгөө маш хурдан ялах хэрэгтэй. Дээрээс нь нөгөө хурдан байрлуулах хэрэгтэй учраас бас нөгөө ахвалцсан ба гэхүү те. Тийм шаардлагатай. За тэгээ хоорондоо өрсөлдөс. Энийгээ төрүүлж хийсэн хүмүүс тийм карта. Тэгэхээр одоо энэ ногоон гэж байгаа юм чинь та нэг үзүүлж энэний дагуу одоо тийм. За энэ маань ногооноос эхлээд ингээд цуурсан богоон байгаа учраас шүү бүгдийн цуулаад тавьчихна гэсэн үг тийм. За энэ маягаар. За энэ тоглоомын хувьд болохоор ингээд л хичиж чинь гэсэн үг тийм. Ногоон шар хар ингээд. За тэгээд байвал тавхарлаад тийм давхарлсан байх юм болон карт цуглуулсан нь ялгарч байна. За тэгээд нөгөө сандраад буруу хичээд хүүхдүүд арчдаг. Тэгээд буруу исэн бол торгуул болгож нөгөө хүмүүстэй нэг карт өгнө. Оо тийм үү. За тэгэхээр зангаж болохгүй нэ шүү дээ тийм. За буруулаа эхний нэг 5-аар яваал үзчихье тий. За тийм. Тийх үү. За тэгээ 5-аас хийнэ. Хожил яах юм. За би одоо хожиж магадгүй шүү. Нөгөө нэг заримдаа нэг ганц нэг хүүхдүүд орж ирэх би ч нөгөө заримдаа хамт тоглоно. Хамт маань тоглодог. Ганцаараа хүүхдүүд орж ирэл тий. За тэгвэл ганцаараа ирвэл тоглох хүн байгаа юм биш үү? Ганцаараа гэж санаа зовлтгүй. Одоо энийг аваад би яг ингээд гурлаа харж чадхаар энд л ингээд тавьчих тий. Тий эндих ба. За чи нээх үү? Яг уу. За чи нээчихээ. Тэгэхээр чи би хожигдчих гэж. Хуцаатай. За ингэж тавьчих. Хахаар ногоо ингээд нэг хүй дээрээсээ давхарлаж штэ чинь бол доо. Тий энэ нөгөө ингээд дээр ногоо. Аа юу яж чадчихлаа тий. За би тойлт нэгэд өгчөө. За байж юм би болоог байсан. Энэ уг нь. За энэ дээр Ааха яг нэг тий. Ааха. За энийг ингээд дэлчээд за та хоёр маань юу яаж байгаарай? Бэлдэж байгаарай. За топ. За энэ ч удаа зайрмаг юм чин. Ааха шаа. За улаан ингээд. За 2-1 харьцаатай явж байна. За та хоёр маань карта бэлдэж байгаарай.
зургийн зүг харуулаад өгөөрэй. За. За энэ юм шүү. За энэ болохоор ингээд залгаа учраас бас давхарлуулаад тавьчих юм. Тийм үү. Эндээ ингээд. Би сая гэхдээ ер нь жоохон бослоггүй даа. Энэ буруу болсон. За би яг өглөөж өгөх шиг байхгүй. За ингээд. За энэ. За сүүлийнх нь. За сүүлийнх дээр. Гэхдээ ер нь ингэж нөө өнгөнүүдэд тавихтаа өөрөө одоо би ер нь шараа эндээ байлгаж, хараа эндээ байлгаж гэсэн бодол байна уу татчих. Би бол тийм байхгүй. Тэгвэл бас зүгээр юм байна те. Дотроод жоод. Тэгвэл өөрөө багцаалах юм байна те. Би зэрэг дараагчдаас нэгдэж буруу тавьсан байна. Таны ийм гоё юм сонирхолтой тоглоом байна да. 4-1 харьцаатай тоглолт дууслаа. Тэгэд ингээд сонирхолтой байна те. Хүүхдүүд ялангуяа ингээд нөгөө нэг ийм жижиг зүйлсийг барьж авахд сарвуу булчин хөгжөөд одоо сургуульд орох ч хүүхдүүдийг бэлддэг гэдэг штэ те. Тэгээ бүх насныхан тоглох юм байна. Зөвхөн хүүхдүүд гэхгүйгээр бит 2 хүртэл ингээд юу илээ яах илээ гээл. Тэгээ өнгө нүүдлэхэд бас ач холбогдолтой гэх мэтчлэн энэ бол бүх насныханд гэртээ аваад хүртэл тавихад бол сонирхолтой юм шүү. Гоё ингээд. Сонирхолтой байлаар тоглох гоё юм байна те. Таны хувьд одоо бас энэ бизнесээ ингээд тэгээ 4 сарын хугацаанд бас маш олон гоё хүмүүст хэрэгтэй зүйл байна гэдгийг олж харсан байна. Ер нь цаашид бизнесээ ер нь яаж өргөжүүлэе гэж бодож байна? Ер нь бол манайх бол бас би бол одоо харьцангуй төлбөрийн хувьд бол арай гайгүй байна гэж хараад байгаа. Тэгээ миний зорилго бол гол нь энэ газар айгүй энэ board game гэдэг соёлыг түгээе те. Хүүхдүүдтэй залуучуудын хувьд манад одоо хэцүү байгаа учраас ер нь бол ийм чөлөө цагаа зөв болгосон өнгөрөө хэрүүл өнгөрөөхийн газруудыг ер нь дэлгэрүүлэх гэсэн бодолтой ер нь энэ бизнес эхлүүлсэн. Тэгэхээр ер нь бол цаашдаа эндээс илүүгээр одоо бас бусад салбарууд байгуулах ч юм уу те. За тэгээд эсвэл одоо манай дээр ирээд энэ яг соёлыг энэ газрыг түгээе гэсэн сонирхолтой хүүхдүүд залуучууд биш ч юм уу хамтарч одоо ажиллах ч юм уу те хамтарч юм хийх ч юм уу иймэрхүү үед бол миний хувьд бол нээлттэй байгаа. Тэгээ олон газрууд бас нэгдээд за яг би биш юм ахэ те бас бусад хүмүүс ч гэсэн энэ газруудыг нээгээд яг энэ газруудыг board game-ний одоо энэ соёл залуучуудын одоо зөв болгосон чөлөө цаг өнгөрөх газрууд дээр их байгаасай л гэж үзэж байна. Дүүрэгт нэг болчиход те яг маягаар дүүрэг нэг автосны боол болгон дээр нэг. Тэгэд таны санаа бас маш гоё юм л да нөгөө ашиг гэж харахгүйгээр те ингээл board одоо энэ те тоглоомын газар ажиллаулаад цагийн мөнгөний аваад ашиг биш харин энийг яг гоё нөгөө нэг юм хүүхдүүд энэнгээр дамжуулаад чөлөө цаг гоё зөв болсон өнгөрүүлж юм. Тэгээд давхар эн чинь нөгөө нэг дандаа нэг IQ шаардсан ч юм уу ур чадвар шаардсан тодорхой хэмжээний хүнд өгөөжтэй тоглоомнууд байгаа болохоор бүх залуучууд гоё энэгээр хүмүүжээсэ гэж бодоод байгаа шиг байна. Харин тийм. Тэгээ бас нөгөө дэлгэцнээс хол гэдэг маань бас айгүй чухал юу болчиход байгаа тий. Одоо дэлгэцний амарлч юм бас нэлийн асуудал болох гэдэг шүү дээ тий. Тийм учраас дэлгэцнээс хол амьд харилцаа үүсгэнэ гэдэг маань бас дахиад давуу талтай болчиход байна. Тэгэхээр яг ингээд нөгөө гарт баригдаж байгаа тоглоомыг чинь хүн ингээд тоглох үедээ яалтчгүй тэр утсыг бодохгүй. За тэгээд нөгөө хин нэгэнтэй харилцаас өөр аргагүй болж байгаа тийм нөгөө багтаага ч юм уу өрсөлдөж байгаа хүмүүстэйгээ ч юм ингээ харилцаа үүсгэхэд болвол тэгээ нөгөө маш олон хүмүүс ингээл нөгөө гэртээ амьд харилцаа үүсгэе гэнгүүт нөхцөл бүрдэхгүй байна гэж тэгдэг шүү дээ тийм. Суучснаа за бүгд тэр уцаа тавьчих. Тэгээ хоорондоо юм ярих хэрэг айгүй эвгүй шүү дээ. Гэрийнхэн дотоо тийм юу ч ярьж хаанаас ч ихэлхий ингээ тэгдэг. Тэгвэл бас ингээд тоглоомоо эхлээд тоглоод өрсөлдөө шар хороо үздэг ч юм уу нэг нь хожигдоод тийм энэ үед бол бас харилцаа үүсэх болов гэж бодож байна. Бас нэгэн тоглоомыг бас сонирхуулаач. Энэ нас маш их хүмүүс сонирхдаг тоглоом гэж хэлсэн. Хүмүүс жишээ олгоод гоё тоглоомуудыг танилцуулбал тийм. За энэ тоглоомын хувьд болохоор коридор гэдэг тоглоом байгаа. Энэ одоо хүүхдүүд маань коридороор явж байгаа байхгүй юу? За тийм коридор гэдэг тоглоом. За тэгээд манайхаар бол нөгөө даам шатар шиг л бас юм боордтэй. За тэгээд яг хүн харахад бол даамтай төстэй тий. За ийм тоглоом байна. За энэ тоглоомын хувьд жишээ нөгөө танилцуулахад бол энэ хүүнүүд маань нөгөө талдаа очих юм бол хожин. За тэгээ явуулахгүй тулд тий явуулахгүй тулд одоо энэ хаалтуудаа тавьж явах юм. За тэгээд мэдээж хаалтыг давж явна. За төрүүлж утсан хожин. За энэ дээр хувьд бол бас хөрхөн манай дээр даамам тоглодог хүүхдүүд үл айгуу дуртай. Нилээ юм бодож тоглодог тоглоом байгаа даа. Тэгээ ингээ харахад бас эрэгтэй хүүхдүүд аягүй сайн тоглоод байгаа шиг байна. Тийм зайн хувьд бас юутай учраас манай ирчээд нэг оюуны бета болохоор орон зайн хувьд ингээл хашчад бол тэгэл тойрч явхаас өөр сонголт болох нь ш тий. Ингээл хажуугаар нь гарч ирэх нь ш. Энд чинь тэгээ нэг өөрийнх нь сонголт гэсэн тий. Би урагшаа нэг нөхөө эсвэл нөгөө хаалт энийг хаалт аваад таны өөр нэгээ тавих уу? За жишээ нь бол тий нэг нэгээр нөгөө явчин. За тэгээд нөгөө хаалт авал нөгөө яаж ч хамаагүй тавьчих болно. Хамгийн гол нь нөгөө ингэж битүүлж болохгүй гэдгийг
гэж болох юм. Гэтэл ч юм бол нөгөө энэ маань гарч очихгүй учраас заавал нэг газарт нь юм юу үлдэн гэсэн үг байхгүй. За тэгээ энийгээ бодоол нөгөө хүмүүс явуулахгүй тулд л яаж хал яв замын л хоригно гэсэн тийм. Ерөөсөө тэр л дүрэн байгаа даа. За тэгэл нүүн эсвэл энэ хаалтуудаа тавиад өөрөө төрүүлж очих л юу. Тэгэхээр нэлээд бодох хэрэгтэй болно. Хугацаа байх уу энэ дээр? Энд дээр л хугацаа байхгүй өөрөөсөө бодож яаж байгаа л тоглолчихно гэсэн. Дөрвөлээ тоглож болно, хоёулаа тоглож. Тийм, дөрвөлээ тоглож болно эсвэл хоёулаа тоглож болно. Ийм гоё сонирхолтой тоглоом хэн бодож олдог байна гэдэг бодол орж ирлээ гэж. Энд бол бас маш гоё юм альтернативүүд байна. Тийм нөө ирчүүч чинь тоглох дуртай гэдэг чинь тийм. Энд бас нэг юм алт эрдэнэстэй айгуу гоё тоглоом байна. Эрдэнэсүүд байна. За тэгээ ингээд ер нь тоглоомныхын хэрэгсэл болон тэгээ тоглоом нэм ойлгомжгүй байх юм бол тайлбарлаад тоглож болох нь тийм. Тоглоомууд энэ манай дээр ер нь байгаа тоглоомуудыг бид нар нөгөө танилцуулга маягаар ингээд видеоор бичлэг хийгээд бас оруулсан байгаа. Тийм. Тэрүүгээрээ ингээд QR-тай уншуулад тоглолцож болно. За эсвэл бүр ойлгохгүй байх юм бол бид нар өөрсдөө ер нь бол бүх тоглоомыг тайлбарлаад өгнө. Одоо тийм манай залуучууд маш сайн англи хэлтэй болцохоос ер нь бол өөрсдөө аягүй сайн яадаг. Тийм. Нөгөө рүүл нь байх юм бол бүгдээрээ ер нь өч бид нар өөрсдөө яачих гээл тий. Тиймэрхүү байгаа. Тэгээд бас нөгөө хамгийн анх эхлэхдээ болохоор нөгөө тоглоом маань нөгөө нэг юу яах болов алга болох ч юм уу нөгөө одоо лидл хорогдол юу хаалуу гэж жоохон санаа зовж байсан. Тэн дээр харин би айгүй залуучуудад айгүй талархаж байгаа зүйл маань мад ерөөсөө тийм гардаггүй. Одооны залуучууд айгүй сайн маш боловсон соёлтой өршүүлж байгаа. Тоглоомнуудаа бүгд гой хураагаад тэндээ буцаагаад аваачиж өгдөг. Ер нь бол эвдэрч гэмтсэн юм бол ерөөсөө байхгүй байгаа. Тэгэл эндээс ч одоо нэг ширхгэн дутчихад л дараагийн үн тоглох хэрэгцээ болоод ирж байна. Тийм, одоо энэ тоглоомнуудаас ер нь бол ингээд явдах ч юм уу ингээд яахан тохиолдолд дахиад шинээр салхал тийм юутай болчиход байгаа. Нөхөх юм байхгүй болохоор. Тийм, нөхөн байхгүй болохоор тийм. Нэг юм хараа. Сонсож сайхан байна. Манайхан ч ямар нэгэн зүйл их хэлэхээр бас нэг юм эрсдлүүд дагуулад байдаг шүү дээ. Тэгвэл хүүхдүүд маань, залуучууд маань бол тийм гоё бас хандлагатай байгаа нь бол сайхан байна. За тэгээд бид гурыг үзэж байгаа үзэгчдийн маань хувьд те энэ газрыг зорин ирэхийг бодож байгаа хаа. Тэгээ амралтын өдрөөрөө ч юм уу завч чөлөөтэй үедээ ирья гэж бодож байгаа. Тэгэхээр ажиллах цагийн хуваар тэгээ байршлын мэдээлэл бас хүргүүл. Аха. За манайх болохоор даваа гарагт амарч байгаа. Ер нь бол 7 нотныг амарч байгаа. За даваа гарагт бол нөгөө хүмүүс маань яг нөгөө ажлын юу гэдэг тэг ер нь бол тоглох завгүй байдаг. Тийм учраас даваа гарагт амраад бусад өдрүүд нь 13 цагаас орой 9 цаг хүртэл ажилладаг. За байршлын хувьд болохоор орчлон комплекс гэж хөдөөж байгаа яамны яг замын урталт орчлон комплексны 2 давхарт зарайд ирэхэд болно. За тэгээд насныхын одоо тохирсон гоё тоглоомууд байна. Тэгээд чөлөө цагаа зөв боловсон өнгөрүүлээд найз нөхөдтэйгээс энэ хөгжилтэй харилцааг бий болгохыг хүсэх юм бол бас зорин ирээрээ тэгээд маш сонирхолтой ажлыг эхлүүлсэн танд баярлалаа. Тэгээд дараагийн маш олон гоё салбарууд нээгдээд те энэ одоо бординг, тоглоом, соёл бас Монголд маань гоё дэлгэрэх байхаа гэж бодож байна. За баярлалаа. Танай хамт олон ч гэсэн ажлын амжилт хүсье. Баярлалаа. Баярлалаа. За өнөөдөр үзэгч та бүхэнд бас нэг сонирхолтой зочныг бас уулзсан байх гэж бодож байна. Тэг үнэхээр гоё бизнес эхлүүлээ те хүүхд залуус хэрэгтэй бас ажил те хийгээ явж байгаа юм бүсгүй байна. Тэгээд бас битээс миний бас хорхоо өрөөд сая хожигдсан болохоор халуунаг бас нэг хожий гэж бодоод. Намайг хожих боломжтой байна гэж хараад нэг үзье гэж бодоод байж гин үзэгчтэй бас дахиад энэ гоё тоглоомыг сонирхуулгаа. Тэгээ миний хувьд бас тэгж бодоод байна л да. Энэ нөгөө нэг яг хүүхэд залуучууд одоо л мэдээж нэг 14-өөс 30 орчим насны хүүхэд залуучууд те ирж өөрчлөж ийн гэж миний хувьд бол гэр бүлэрээ ирж өөрчлөлт бас маш гоё санагдаж байна те. Одоо аав ээж хоёр нь хүүхдүүдэд дагуулсан ирээ те одоо энэ тоглоомыг тоглож болж байна. Энэ тоглоомыг дөрүүдээ тоглож болж байна. Яг гэр бүлэрээ тоглож болох сонирхолтой тоглоомод байна. Бүзэр бол яг сонирхолтой бол яг биш шүү дээ. Ийм ингээд сонирхолтой бид нар ингээд өрсөлдөөл одоо энэ шиг ингээд сандарч мандраад байхгүй тэгээд карта тавиал ингээд картын тоглоом шүү дээ. Ааха. Тэгээд таалагдсан тоглоомоо худалдаж аваад гэртээ тоглож болно гэдэг нь аюу сонирхолтой санагдаж байна те. За хоёулаа 5 картаар тоглоно. Яг түрүүний дүрмийн дагуу тэгээд төрүүл зогсон карт аавна. За хоёулаа ээлжлээс өгчээдөх үү. За эхнийхийг нь шодрох те. Харшаар цинкэр уулаа. За. Зүг үстэй. Зүг.
Дээшээ ингэж явах хэрэгтэй байсан. Оо тийм байна. За тийм. Энэ ингэхтэйс байхгүй шүү дээ нараа. Тийм байна. Доороосоо хар даа гэдэг дээшээ явж байгаа. Цовж байгаа болохоор тийм чи би араас нь авчих. За чи одоо сөхөн шүү. Энэ чиний карт шүү дээ. Тийм. Ингээд энэ карта өөртөө авчина. Энэ минийх. Ингээ олон карта уусна хажина гэсэн. За одоо би сөхөж өгнө те. Ингээ сөхөж өгөөд чамд зургийг харуулна. Тийм билээ. Би өөрөөсөө алсан. За нэг харьцаатай. За одоо нэг картаар л үзчихье те. Энэ сонирхолтой нэг тоглоом байна. За би сөхчих юм аа. Сэн. Цовж ин те. Yes. Зөв. Тэ? Тийм байна. Хараад басаа. За чимба намайг хожлоо. Тийм байл гэдэг. Би өгөн тоглоомд одтой үнтэй. За тэгээд бид бүхэн бас уран далааны цаг ирж байгаа тий. Гадуур бас сонирхолтой үйл ажиллагаа юу байна? Сонирхолтой бас тий спортын төрөл гэдэг юм уу энэ зүйлсээр болоод зочлон очихыг бодож байгаа. Тэгээд дулаан цаг учраас бас гадуур дотор гарч орж тий morning vibe буюу одоо тий зөвхөн мэдрэмжийг ирж хайж бас гадуур дугааруудаа бэлтгэн өргөх болно. Тэгээд магадгүй танд ч гэсэн санал болгохоор тий шинэ гой үйлчилгээтэй газар байх юм бол бидэнд бас хандаж олно шүү. Тэгээ өнөөдрийн зочлон ирсэн газар маань ингээд 6 өрөөтэй нэг юм хүүхдүүдийн инээд халигаа тий ингээд өрсөлдөөн. Тэгээ энд бол ингээд дандаа юм гоё эрэг мэдрэмж төрүүлсэн газар байна. Тэгээд бас нөгөө нэг би яг тэгж бодчихлаа. Ерөнхийдөө үерч байгаа хүмүүс хэлээ штэ. Үерч байгаа нэг таньж мэдэх хамгийн сайн арга бол тэмцээн урлаанд орчих юм ийм өрсөлдөөний тоглоом тоглож шаардлагатай газар байхаар тийм нэрээ. Тэгвэл ингээд яг нөгөө хүн чи хор шарн хөдлөд энэ дэр жинхэнэ чи буруу зүг байсан би дарах гэсэн дараагүй гэдэг одоо тэр жинхэнэ шарн байна гэдэг штэ. Тэгээ тоглоомор хүнийг таниа гэдэг штэ тий. Тэгээ бас болцгож ч гэсэн маш сонирхолтой газар байна шүү. За тэгээ өнөөдрийн дугаар бол бид хоёрт одоо маш сайхан юм мэдрэмжийг төрүүлсэн газар байлаа. Тэгээд та бүхэн манаас амралтын өдрөөрөө тий чөлөө цагаараа сонирхон ирж үзээрэй. Мафийн хөдлөх тоглоомын газар. За тэгээд үргэлжлүүлээ та бүхэнд маань одоо уламжлал ёсоор лав гараг гоо сайхны зөвлөгөө мэдээллийг Кристалскийн брэнд манд хүргэдэг байгаа. Ингээд хамтдаа үл авч үзцгээе.